Ер нь улс үндэстэн ард иргэд хөгжөөгөө бол үүх түүх соёлоо сайн мэддэг байх ёстой л да. Өнөөдөр Сүхбаатарчууд бид өнөө цагийн Сүхбаатарчууд аймгийнхаа хөгжил бүтээн байгуулалтын тэр санаа зорилго дээр нийлж чадж байгаа. Хөшөө цаашаа хөгжөөгөө бол үүх түүхээ сайн мэдэж түүхийн манлал болсон сайхан жишээ манай хотготынхаа үйл хэрэгээр энэ төр бахархаж нэгдэж чадах юм бол бид илүү хүчтэй байж чадна л да. Тийм учраас хутаг судлалыг хутгатаа гэсэн тэр ард иргэдийн тэр итгэл сүсэг бишрлийг бид нар илүү сайн хөгжүүлж чадах юм бол нутаг орн маань сайхан хөгжнө гэж би ойлгодог. Ягузэр хутагт Ажгийн Жамсаранживын галсан даш. Монгол төрийн зүүн өмнөд хязгаарыг элбэн тохинуулах төрийн сайд Ажит мэргэн сорж, арилсан чин бишрэлт, хувилгаан тойн Ягузэр, зам бадарсан Эрдэнэ мэргэн хам хутагт ялгуусан чин зүтгэлд үнэн сүжигт гэгэнтэн галсан даш. Энэ уг сурвалж нь бол энтхээс эхэлтэй. Энтхийн 84 шийдтэн гэж байдаг. Энтхийн 84 шийдтэнгүүд Монгол хуулинд орсон байсан. За энэ үнийг нэг Ягузэр хотын хоёрх шин л да. Ягузэр хот гэдэг бол Ягузэр хотод Монголын одоо хамгийн ядас тавцсан нэг л дээ. Бурхны шашны нэг урсгал, одоо улааны урсгал, одоо урд хилийн дагуу ч гэх юм уу, тийм зурвасхан газар оршиж байсан. За энэ нь бол ухаан одоо их хутагт Дошин ноён хутагт Дарвжаагийн байгуулсан хийдүүдээс одоо зүүн тишээ зурвасхан газар үргэлжлээд за тэгээд одоо Сүхбаатар одоогийн Сүхбаатар аймаг буюу хуучин Хурцвангийн хушуунд Ягузэр Ломхан хийд за зүүнчлээд ухаан одоо нэгэн дорнод буюу Үйзвангийн хушуунд Алтан очиртын хийд гэсэн ийм хэсэг газар одоо байж ирсэн юм аа. За халахын одоо тамхтай их хотгодын нэг болох Ягузэр хотын дөр түүхэнд 7 удаа тодорсон байдаг. Ягузэр авгаал увсан данзан бам буюу Жамсаранживын галсан даш Манжийн бүрэн засагчийн 9-р он буюу 1870 онд халахын туслагч Жамсаранживын 2-р хүү болж төржээ. Галсан даш 5 настайдаа хувилгаанаар залгажээ. Ягузэр гэдэг үгийн тухай ярихад бол эртний тарнын бэлтгэл гэсэн үг бол тарны намын эдрэм дөрөв гэдэг үүсгэхийн зэрэг төсөхийн зэрэг энэ хоёр талаар эрэг зөвөндөг цол хэрэг юм. Тэгээ баяа хэлийн дуганд одоо очиж баяадаа залж таньчаа нам тавьшимаа Allah хоног. Тэгээд манай хоочид мэрга хамбо дамдын бишэл хоёр дагаж очсон түүхтэй. Тэгээд тэр үед одоо баяадын одоо тэр наагур байсан нэгэсэг баяадууд дан таймгийн хайртал байсан олон сумуудын баяадуудын үеэр хараа энэ шажны боо дэлгэрээд боочууд одоо юуних одоо амтэн хөнөөлж элдв янзын юм их болж ирсэн маа. Тэр үед одоо Ягузэрийн хай дамдын бишэлд одоо үүргөгч дамдын хаяагийн ван тавь тэгээд энэ боонуудын бүгдийг дарагч тэгээд энэ хаяагийн ван тавьад тэгээд шараа мараа хамгийн юм одоо зачаад тэгээд их там хамгийн алдартай бооны одоо би өөр дахиж амт хөнөөхгүй шатны талын боо водны гэж ингэж ама авч ингэ яасан тэгээд тэний одоо дамдын бишлийн шараа байнуугаад амтэн бүгд одоо ингэж сөргөлдөг яадаг ийм яс дэлгэсэн юм аа. Монголын чорын нууж исэн юм. Сүүлдээ бол бяцлаглалын ном голдсон юм лээ. Бяцлаглалын номууд нь бол одоо гажидвын ус уу эртний төвдийн одоо хуучин шин гажид 1000 гаруй жилийн өмнө шишнэ л да. Тэрний уд нь бол улбаагаар явсан үе юм лээ. Сургууль соёл нь бол гажидвын ус гэдэг бол зарлиг үндэсний зарлиг өвдсөн шин гэдэг л гажид байгаа. Зарлиг өвдсөн шишний ондын сургуулиар явсан юм хүмүүс байсан байна. Эзэн цаваа сумын хараагаа гэж байгаа. Тэнд одоо маш их ялаатай шомолтой газар бүр нэг хараагийн шомолог нэртэй бүр одоо намын чигчээд мөр атосын бүр цагаан ирээ байдаг ийм ухаантай. Тэгээд тэнд нэг үдэлсэн хараагаад тэгсэн чи одоо
열대 어떤 용홍이 쪽으로 소모는 어떤 야가 열어서 자꾸 어떻게 할지 막한테 이리 왔고 이 매선 자고 여기다 관 내가 셔부터는 아역대 장하거든 달진 서로 되게 이거다 아니 해노 요나 예다나서 소모다서 삭시게 제대 민지에 많이 한거 다요다 자치거성 내가 대려 아역대 만지니 요건 다요다 자신자 하니 요들랑 관 매한 일도 소모도 했고 야가도도 정말 전도 어서도 잘면 여다 남한 매한 달치다 영홍의 저다 인기지성 내가 저와도 얼굴이 나와 그저 뒤에 만나야 돼 얼굴이 나와는데 저호 다가 막살에 내거니 달진 성이게 요네가 매한가 알는데 쳐대지 애니 차라가 자샤 달진 성이게 일이 제대 자치거지 제가 대홍어 멀때 잡고다 거기다 신친님 남한 요네 뭐이런데 여자 요리다 갖고 된데가 자다 소저 아마시 소모도 갖고 세만 사하인 거 제가 약 말도 하고 있다 달진 설계 일이 지니까 잘하고 신친데가 뚱히게 된 거다 소모는 못가 잡수 있은 거 되게 임 도uk대이마 Сүхбаатар аймгийн Дархан хаан гэж уулын зүүн талаар хойшоо жилийн жилд хавар цагтл хойшоогоо гөвчрөө явж тэгэл буцаж ирэхдээ дандаа уурга цээж авчирч нутгийнхаа ардуудад тарааж байсан тийм хүн шүү дээ. Тэгээд манай Ёгзөр бол хамгийн ухаантай исаахан хүн байлаа. манай 호스트로 시저도 언제 시에게 되게 베르닝 막대 완 답지성 데려 완 다고다다 여서 내가 대질도 말아라고 해서 완 답지 알아가서 그래 말아 알아 대질 익시오 사건 좀 봤은 거 많아요. 우쪽 할 때가 있어봐. Монгол Улсын үндэсний төв архивд Манживын цагаан мөрөг хариун хадгалагдж байна. За Манживын цагаан мөрөгт болохоор Ёгзөр хотын өмнөх дүрүүд болон одоо галсан нас дүрийн сүүлийн дүрийн баримт бичгээр хадгалагдж байдаг. За нийт 500-аар хадгаламжийн гэж хадгалагдж байгаас одоо сүүлийн дүр буюу Ёгзөр хотын галсан насны холбоотой 321 ширхэг хадгаламжийн гэж хадгалагдж байна. Хотгодын шав бол нийтдээ 700 гаруй өрхтэй 30 мянган тоотлогоо малтай энэ томхон гишүү байсан байна. За Ёгзөр хотгодын ламын хошгоны лам нарын аж төрөх байдал ажил үүргийн хуваар нь нэлээд өрмөц цонцлогтой уян хатан зохицуулсан. За шав нарын одоо амь зуулга бол нэлээд амар хялбар барьдаг албан нэг хөнгөн одоо янз бүрийн дарам татаас багтай ер нь одоо хошгоо нутгийн шав ард олонныхаа бол ажил одоо үйлд сургах аж ахуйн эрхлэн хөдлөх ухаан сургах энэ талаар бол нэлээд өөрөө хотогт бол өөрөө их санаачлагтай олон зүйлийг санаачилж гэж байсан. Одоо тарианагаа ургуулад ашиглуулахаас ахуулаад малын үйлдвэр ухсааг сайжруулах, ер нь малын ашиг шин бэлчээрийг ч гэсэн одоо зохистой хамгаалах, зөв бэлчээрийн сэргэлтийг ч гэсэн доктортой байх гэдэг олон зүйлийг бол өөрөө санаачлан үлгэр дуурайлтаа захиж хилдэг, хэвшүүлдэг байсан учраас бол энэ манай Ёгзөр хотгодын ламын хошгооны одоо тэр бусд одоо тамхтай хошгуудын хотгодын болон шавны хошгуудын онцлогоос бол нэлээд өрмөц байсан. Ёгзөр хотгодын үед бол одоо үнэхээр цэцгэлсэн энэ хотгод маань бол өөрөө тийм шинтгэгч шашнычтэр, төрийнчтэр альж талаасаа ерөн шинтгэх үзэгдэн байсан учраас бол их одоо зүйлийг хийсэн байгаа юм. За үүнд бол одоо
ухаан өглөгт хийдийг өргөжүүлсэн. За шинээр одоо сургууль байгуулсан, сандын датсан байгуулсан эднийгээ тоочвол их юм би. За барилгууд нь гэхэд л зөвхөн одоо юу биш. Энэ Хятад маягийн одоо сүм юм уу төвд маягийн барилга биш. Төвд, Орос, Хятад, Монгол гэсэн ийм олон одоо уран барилгын хэлбэрийг хадгалсан ийм барилгуудыг бол одоо Ягзар хотод бариулж исэн. Өнөглөгт хэд нэлээд өргөжөж нийтдээ 5 аймаг болгон зохион байгуулсан байдаг. Гүшиг датсан, за цамб датсан, ламрим датсан, мөнх нүгнээ хоншоо гэх зэргээр нийтдээ бол 5 аймаг зохион байгуулж өргөдгсөн байдаг. Өвлийн өргөө, зуны өргөө гэж 2 өргөөтэй байсан. Зуны өргөөнд ороход л шил толь болсон. Тувт толь. Ингээл ороод харахад одоо нэг талд тэнд ч одоо Ягзар сууж ил байдаг, энд ч Ягзар сууж ил байдаг. Нэг талд нь өөрөө орж байгаа амар сайхангүй тэнд ч харагдаж байдаг, энд ч харагдаж байдаг. Ийм одоо сонин ийм одоо өргөө байсан гэж одоо ярьж байсан. Одоо уран барилгын талаас аваад одоо тэр шинтэх үүднээс нь аваад үзэхдээ их одоо содон одоо юм хийж байжээ. Ер нь зөөр зүгтээ хамгийн том хийдэл Ягзарын хийд байлаа шүү дээ. Гандангаас дутхгүй том хийд байсан юм лээ. Тэгээд 42 оны дайнаар одоо очиад Оросууд тэдний чи бор балж хайлаа шүү дээ. Тэгээд сүм хийдэн нураагаад байхгүй болсон юм лээ. Одоогийн хэлээр бол экологийн одоо цэвэр байдлыг одоо хангах ч юм уу ийм тал дээр бол нэлээд одоо юм хийж ирсэн. За одоо гэхэд л хаана Ягзар хотын Затал хааны арай дээр тарьсан ургас одоо хүртэл байж байна. Уулын орой дээр урган тэгж яг чанга орой дээр нь ер нь бараг байхгүй шүү дээ манай тэнд. Мөн одоо гандгар гээд эмийн урган бол одоо тарьж ийсэн. Мөн буг үржүүлж байсан. Одоо тэр буг нь Лачин андад ууланд одоо байна. Утгтын бугаа дээшлүүлсэн Лачин андад уулыг 1965 онд Монгол улс тархан цаазд болгосон байдаг. Энэ ууланд бугын хашаа, бугын ус гэх мэтлэнгийн ухтай холбоотой олон нийт төрлийн газрууд 90 тоннд байдаг. За одоо ярин гэдэг хүнээр одоо буга малдуулж тэр нь 10 хэдэн болоод сүүлдээ одоо зэрлэгшиж одоо 300 гаруй буга Монгол хэдтийн хилийн дагуу байна. Яргаа тавилгын нохоо хөшөөгөө бодлого ургамлууд их тарьж ирсэн. Эмийн ургамл их тарьж ирсэн. Банг гээд эмийн ургамл байна. Одоо жилд тэр нь эмийн ургамл бол төрсөө 3 хувиргадаг. Ер нь хамгийн одоо олоход амархан үе нь намар л байдгийн. Томоо ийм өндөр орсон метрээр өндөр орсон хөгсөн гэр одоо зэсэгтэй бүр андсгүй. Эрдэнэ цагаан сумын сумаас 30 км зайд Молтын ам гэж газар байгаа. Тэр газарт бол одоо утгтын тарьсан нэг сайхан ногоон төгөл утган би мөн одоо хөндлөн хайлаас, баян хайлаас гэх мэт газарт хайлаас мод тарьж байсан. Өнөөдөр Эрдэнэ цагаан нутгийн бол одоо талын бүс нутагт хамаарах боловч одоо үс ургамал мод бутаараа бол хангаан одоо зарим шинжийг л хангасан агуулж харагддаг юм аа. Монгол улсын тусгаар тогтнолын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хотготуудын нэг нь бол одоо Ягзар хотод Галсан даш. Ягзар утгт Монгол орны тусгаар тогтнолын төлөө бүрэн эрх тусгаар тогтсон улс байлгахын төлөө гадны дарлал автаагүй тийм бүрэн эрх Монгол улс байлгахын төлөө ийм сэтгэл зүтгэлтэй хүн байсан. Гэтэн гамин зэргүүд гадаадынхан Монгол улсын хил хязгаарыг зөсөж Монгол орны тусгаар тогтнол одоо
бүрэн эрхт байдлыг үүсгэсэн ийм хандлага гаргаж байсан. Тийм учраас зүүн өмнө хязгаарыг ард түмнийг илүүн тохиноолох асуудал их гол байсан. 1911 оны өвлийн одоо тачигнсан хүүтийн өдрүүдэд морьтой тэрэгтэй өвөр Монголын оршин нутгуудаар явж өвөр Монголын ноёдуудтай уулзсан. За эхлээд өөрөө бол бүх өвөр Монголын бүх ноёдууд бол загтлаг үүссэн байгаа. Монгол улс одоо ингэ тусгаар тогтнох гэж байна гэдгийн талаар. За дараа нь өөрөө Шилийн голын чуулганы нутгаар явж Шилийн голын чуулганы ноёдуудтай биечлэн уулзсан байна. За ингээд Монгол улс тусгаар тогтнох гэж өвөр монголчууд та бүхэн одоо энэ Монгол улсын тусгаар тогтнолыг дэмжиж нэгдэн нийлэх зүйтэй гэсэн ийм хуулгыг хийж тэдний одоо сэтгэл зориг нааш нь хандуулсан. Энэ тухай манай түүх судалт бол ерөөсөө өнөө хүртэл бичиж тэмдэглэегүй байгаа. Энэ бол одоо тусгаар тогтнол Монгол улсын тусгаар тогтнолын түүхэнд гүйцэтгсэн бас нэг одоо шин тасын үүрэг. За нөгөө талаар Богд хаанаас Монгол улсыг нэгдсэн улс болох Монгол улсад Богд хаан Монгол улсад өвөр Монголын олон ардуудыг татаж одоо нэгдсэн улс байгуулах ийм зорилт тавьж ирсэн. За дараа нь 1912 оны 8 сард Богд хаан Югзүр утгад галсан дааш одоо хүртэл тамга тэмдэг байхгүй байна. Энэ нь одоо алан бичиг загтлыг наад цааш нэвтрүүлэхэд бас одоо түүг учруулж байна гэж. Тэгээд Богдын зорилгоор 12 оны 8 сард Югзүр утгад галсан даашид утгын тамгыг шагнаж олгосон байгаа. Тэгээд энэ үеэс эхлээд одоо албан ёсны утгынхаа тамгыг алан бичиг загталд одоо дарж хэрэгэлдэг. Тэгээд одоо цааш нь явуулах, нааш нь явуулах бүх бичиг загтлаа одоо утгын тамгаа дарж явуулдаг болсон. Өвөр Монголын одоо 35 одоо хөшөөчгдөг тийм ноёдууд Монгол улсад дагаар тухай санал төгсөлтөд ирүүлсэн байд. Богд хааны зорилгоор 1913 оны 8 сарын 2-нд Югзүр утгад галсан дашийг зүүн өмнөх олон Монгол аймгийг дагуулan тохиолох ийм сайдаар томилсон. Албан ёсоор томилсон. Тэгээд сайдын тамга өгсөн сайдын яамыг байгуулсан. За сайдын яам нь эхлээд бол одоо сайд одоо түшмэл за бичээч 2 өрх 3 ийм бүрэлдэхүүнтэй сайдын яам байгуулагдсан. Тэгээд байлдааны ажиллагаа өргөжих тусам одоо сайдын ажлын ачаал, сайдын яамны ачаал маш их болсон. Тийм учраас удалгүй сайдын яамыг өргөдгөж сайдын яам нь бол одоо сайд за жинхэнэ түшмэл 1, их сохоог түшмэл 1, бичээч 4, хөтөл 1, өрх 5-тай болж нэмэгдсэн байна. За ингээд одоо энэ 5 замын байлдаанд одоо Югзүр утгад энэ сайдын яам их том үр гүйцэтгсэн. За нийслэл хүрээнээс өвөр Монгол байлж байгаа цэргүүдэд жанжнуудад өгсөн бүх тушаал бичгүүдэд мөн энэ сайдын яамаар дамжиж наад цаашаа нэвтэрдэг байсан. Ер нь бол одоо тэр үед бол 13 оны 100 намрад цагт бол Югзүр утгад галсан дашийн хийдээс хүрээний зүг уршаа өвөр Монгол ер нь тасралтгүй өдөр шөнөгүй одоо ич довтолж мордож цэрэг цуух наад цаашаа явж ийсэн өвөр Монголын цэргүүд бүгд наашаа ирээл одоо хуваарлагдаад цаашаа явж ийсэн ийм их ачаалт. За дээр нь бол одоо мөн өнөглөхт хийдэд одоо тэр харийн дайсны хатад цэргийн сүр хүчийг дороотуулах за Монгол цэргийнхээ сүд хямрыг одоо бадраах ийм хатуу тарины номыг байнга уншиж одоо шашин номын үйл эргээр бас одоо энэ дайн байлдааны ажиллагаа дэмжлэг үзүүлж ийсэн. Цэргүүдийн даасан лам байсан ийм барилт байдаг. Яг тийм одоо оролцож байсан. Югзүр утгад өөрөө одоо хувийнхаа хөрөнгнөөс хийдийнхээ жассын хөрөнгнөөс өвөр Монгол байж байгаа цэргүүдэд мөн одоо их тусалж хоол хүнсэнд унаа онолгонд нэг тусалж ийсэн. Би нэг ганц жишээ хэлье. 1913 оны цагаан сараас 1913 оны 10 сар хүртэл энэ хугацаанд үн өглөгт хийдийн жагсаас өвөр Монгол байж байгаа цэргийн хэрэгцээнд зориулж за нэг үхэр нэг 50 гаруй за хонь нэг 500 гаруй за тэгээд одоо нэг гурил одоо 350 гаруй хил цагаан будаа одоо 600-аад хил гихчээ те нийтдээ 4011 лан мөнгөний ийм одоо мал зүйл хоол хүнсний зүйлийг бол байлж байгаа цэргүүдэд тусалсан байдаг. Тэгээ энийгээ бол энэ зүйлийнхээ мөнгийг бол одоо би
ахгүй энийг одоо их цэргийн эрх тослон барьж яана гэдгээ Эгзүр хотод галсан дэш одоо богдод бичсэн юм загтал байдаг. Энэ үеийн одоо энэ 5 замын байлдааны үеийн одоо Эгзүр хотод галсан дэшийн нийслэл хүрээнд бичсэн байлж байгаа цэргүүд рүү бичсэн загтал бичиг одоо маш их үндэсний дэв архивд ашиглагдаж байгаа. Олон одоо баримтууд ашиглагдаж байгаа. Монголоо гэсэн сэтгэлтэй тийм агуу хүн байсан. Тэр Нармаа Монголын үзэлтэй гэдэг нь юугаар батлагдж байна ихтэй зэрэг арчин хүн бавууж одоо нэг манай энэ засгийн газарч Шудрагбаатар гэд нэрлж одоо их хүлээж авч байснаа Хятадын засгийн газар Оросын засгийн газрын шахалтаар 1915 оны Хяактын гэрээг Шудрагбаатар бавууж одоо эсэргүүцээд Шилийн голын чуулганы нутагт цэрэгтэйгээ байрлаж ирсэн. Тэгээд одоо Хяактын гэрээ гарсны дараа энэ бол одоо төмөн үед утам шиг болсон ийм зүйлээ. Тийм учраас би Монголын тусгаар тогтнолын төлөө Хятад цэргээс одоо энэ Монгол газар шороогоо өмгөөлж хамгаалахын төлөө өгтлээ одоо тэмцэнэ гэсэн тангараг тавиад Хятад цэргүүдтэй одоо дараа байлж ирсэн. Хятад хөөгдөөд ингээд Монгол руу орж ирэхэд нь Эгзүр хотогт өргөөндөө тэр хийддээ 2-3 хоног одоо байрлуулж байлгаж орогнуулж байсан одоо ийм түүх байдаг. Эгзүр хотод галсан дэш бол Шудрагбаатар бавуужийг одоо энэ байлдаанаа зогсоогоод цэргээ аваад одоо халах гол хойшоо халахын голын нутагт очиж үйлжих ийм одоо шийдвэрийг бол бавуужиг төгсөн. Энэ Эгзүр хотод галсан дэш өгсөн энэ шийдвэрийн дагуу бавуужиг цэргүүдийн халах голын тийш нь нүүлгээд за өөрөө одоо бичиг цаасаа янзлаад хойноос нь мордох гэжээтэл 1915 оны 11 сарын 21-ний өглөө үүрээр Хятад цэргүүд эндхэн одоо Эгзүр хотод галсан дэшийн хийдэд дайран довтолж орж ирсэн. За тэнд бол одоо бавуужив цөөхөн бие хамгаалах цөөхөн эдэн цэрэгтэйгээ байсан. Тэгээд бавуужив бол тэдний эсрэг байлдаад нэг цэрэг нь алагдаад нэг цэрэг нь хятадуудад олзлогдоод тэгээд үлдсэн цэрэгтэйг бол бавуужив зүгтаагаад хойшоо гараа явцсан. За тэгээд Хятад цэргүүд бол өнөг үлгэрт хийдэд орж ирээд хийдийг одоо төвийн сүйтгэад тэгээд Эгзүр хотод галсан дашийг өөрт нь туслах түшмэл зайсан дашним гэж юм байсан. Тэр үнтэй нам бариад цааш нь авч явсан. Хятад баримтлагчингууд тэнд очингууд эндээс нь сулах га Монголын 2 том сайд явж байгаа. Нэг нь дотоод яамны сайд Зэсэн хаан аваа нэр явж байгаа. Нэг нь манай гушууны төрний хэлний ноён Цэргийн яамны сайд Жамин дээр явж байгаа. 1916 оны сүүлрийн 17 оны цагаан сарын үеэр ирдэг 2-3 сарын тийм. Тэгээд тэр үеийн Хятадын ерөнхийлөгчтэй уулзаад асуудал тавиад ингээд тэгээд нөгөө төмөн лам мөнгөтэй ирсэн мэсэн гэж гардаг штеп. Эгзүр хотод чи ингээд богонор бус иж явах үед нэр чи ингээд манжуур хайлраар дамжиж ингээд хойноос орж идэв юм билээ штеп. За мөн 1921 оны 21 онд Бараа Унгэр нийслэл хүрээнд орж ирж богдыг хаар ширээнд өргөмжилсэн явдлыг талархан дэмжиж ийсэн. За ер нь бол одоо Бараа Унгэр нь бол Эгзүр хотыг их хүндэгдэг. Энэ хоёр хоорондоо нэлийн дотн харилцаатай байсан. Бараа Унгэр Монголд орж ирэхийнхээ өмнө хайлаарт Эгзүр хоттой уулзаж танилцж удаан хугацаанд ярилцаж санаа бодлоо солилцож ийсэн. Тэгээд одоо нэг нөгөө талаараа өвөр монголчууд баргуудаас Эгзүр хотын тухай маш их мэдээллийг бол Бараа Унгэр авсан. Тэгээ энэ үндсэн дээрээ Бараа Унгэр бол Эгзүр хотыг маш их хүндэтгдэг, хүндэтгэлдээ ханддаг, үнэлдэг ийм байсан ба. Тэгээд одоо нийслэл хүрээнд ирж нийслэл хүрээг чөлөөснийхээ дараа Бараа Унгэр Эгзүр хотод одоо 2-3 удаа загтал ицсэн байна. За Бараа Унгэр бол Эгзүр хотыг юу гэж үнэлжсэн гэхээр Эгзүр хотод галсан дэш бол нэгдүгээр маш их дипломатч хүн гэж үнэлсэн байна. Хоёрдугаарт ерөөсөө энэ хүн бол ар өвөр Монгол баргыг холбогч гүүр гэж үнэлсэн байна. За гуравдугаарт энэ Эгзүр хотод галсан дэш бол өвөр монголчуудтай харилцах асар их туршлагыг хоригдлуулсан ийм хүн өвөр монголчуудад одоо маш нөлөөтэй хүн гэж үнэлж ийсэн байна. За түүний зэрэгцээгээр энэ Эгзүр хотод бол одоо их орондоо их хайртай хүн. Тэгээд өөрөө бичиг одоо янз бүрийн одоо дипломат энэ эрдэн боловсрол төгсөн. Тийм учраас Эгзүр хотод галсан дэш бол Цэргийн яамны сайдыг хийх хамгийн тохиромжтой хүн гэж үзэж Эгзүр хотод галсан дэшид бол Цэргийн яамны сайд болохыг ийм саналыг тавьж ийсэн. Ерөнхий сайд бодоогоос Эгзүр хотод явуулсан загтал тэрний дагуу хурж ирж одоо засгийн газрынхантай уулзаж дэмжиж байсан
ингээд тамга тэмдэг мөнгөн тамга тэмдэг одоо олгож 1921 оны 7 сард тэрийг нээж үйсэн ийм баримт яамыг байгуулж үйсэн баримт хэвчиг хүртэл байд. Ер нь 10 Монгол тусгаар тогсон цус эхтлээл одоо 1921-22 он хүртэл зүүн өмнө хязгаар бол Монгол улсын хамгийн одоо аюултай төгшүүртэй тийм цэг халуун цэг байсан гэж болно. Энэ халуун цэг дээр одоо Югзүр утагт галсан дашвал одоо 12 оны 11 оны сүүлчээс эхлээд үндсэндээ 22 он хүртэл бүтэн 10 жил ажилласан байна. За тэгээд 13 оноос эхлээд албан ёсны сайд болсон. Дараа нь 21 онд 2 дахь удаага сайд болсон. Ер нь бол энэ хугацаанд Югзүр утагт галсан дашвал ар өвөр Монголыг холбох гүүр Монгол төрийн нүд чих болж байсан. Хэдийгээр 24 онд бол одоо ангийн шиж чанартай буюу зөвлөлтийг баримжаас замаар хөгжинө гэж байсан бол тийм тууштай эрс хатуу болго явуулдаг байсан. За энэ эргэлтээр саяны тэр хувирлалтай гарчсан улсууд бол яг энэ чигт хандсан хурц бодлогуудыг явуулсан. Энийн нэг нь бол феодалын үндсийг үндсээр нустгах гэсэн бодлого. Тэрний нэг нь бол одоо шашныг үгүйх, хотог туйлгаадыг үгүйх, тэрний нэр хүндийг утгах бодлого байсан. Энэ бодлогын одоо үгүйх нэг бодлогын юу нөхөд зохион байгуулалтаар хэлс хэрэгт эднийг холбогдуулж гүтгэх, яллах, хороох энэ цаашлаа тэгээд ламдрын давхраа хүрээг үгүйх тийм бодлого байсан юм байна. Энэ хүрээнд бол хамгийн ихэнд өртсөн хүн бол Югзүр утагт галсан дашин байна. Югзүр утагт шууд одоо Хошуу нутгаас нь бол байж болохгүй байсан. Тэгхийн бол зүүн хязгаарын ард түмэн өөмөж тий хямрах байсан. Зүүн хязгаарын байдал их төгшүүртэй байна. Аюултай байна. Тийм учраас таныг одоо Улаанбаатарт аваачих шаардлагатай. Таны аюулгүй байдлыг хангах үүднээс одоо төв рүү аваачнаа. Тэгээд одоо төр засгийг хэрэгжчихсэн таны одоо бодол ухааныг бид нар ашиглах шаардлагатай байна гэдгийг хэлсэн ба. Югзүр утагт галсан дааш энэ үгийг сонсоод бол ерөөсөө татгалзаагүй. За төр засаг ийм шийдвэр гаргасан бол би явъя. Гэхдээ одоо би хөгшин би одоо би юм уу? Тийм учраас туслах өөрийнхөө туслахаар одоо энэ чадраа болыг авч явъя гэдэг ийм хүсэлтийг тавьсан. Тэрийг бол одоо дэмбэрэл сургагч энэ төр бол зөвшөөрсөн байгаа. Ингээ ерөөсөө л тэр дороо 8 дугаар сарын 8-ныхаа шөнийн 12 цагт машинаар наашаа гарсан байгаа. Тэгээд 3 хоног яваад 8 дугаар 29 оны 8 сарын 11-нд бол Улаанбаатарт Югзүр утагт галсан дашийг бол ацарч байрлуулсан. Тэгээд Улаанбаатарт ацарснаас хойш нэг талаараа Югзүр утагт галсан дашийг дотоодыг хамгаалах газраас бол маш их одоо чагнаж хараандаа авсан. Нөгөө талаасаа бол энэ олон түмэн энэ үйл явдлыг одоо юу гэж үзэж байгаа гэдгийг маш их тандан судалж ийсэн. Хэрвээ тэр дор нь одоо Югзүр утгатыг баривчлагдсан бол тэр одоо сүсгтнүүдийн санаа сэтгэл одоо нэлээд нөлөөлж болзошгүй байсан баг. Тийм учраас нэг хэсэгтээ бол одоо Югзүр утгатыг нийслэлгүүрээр залж авчирсан байдлаар авчираад тэгээд нэг хэсэгтээ одоо тусад нь гэр бүх одоо хангамжтай ингээд байлгаж олон түмний одоо санаа сэтгэл одоо тайвшрах энийг мартагнахыг хүлээж ийсэн баг. Тэгтэл 30 оны 5 сард Эрдэнэдав гэдэг хүн гинт баригдлаа. Энэ хүн бол Югзүр утагттай бол дээшээ 5 үе дээшээ яваад холбогддог тусан төрлийн холбоотой ах トゥ хүн байгаа. Нөгөөтэйгөр энэ хоёр хүн чинь бол хоёулаа Чингисийн Алтан уургийн язгуурын цагаан хастай тайж улсууд байгаа шүү дээ. Тийм улсууд Эрдэнэдав гэдэг хүнтэй холбоотой нэг хэрэг 30 он мандсан. За энэ юу болсон бэ гэхээр Эрдэнэдав гэж энэ тайж бол хятадуудаас Хятадын цэргийн эхнүүдээс одоо бүгд найрамд Монгол ард улс гэлдэ тэрийн тий устгаж өгөөч гэсэн агуулгатай загтал ичээд тусламж өсгөр явж исэн гэж байна. Тэгээд 5 сарын 2-нд чи санаж байна. Энэ налах орчмоос баригдсан байдаг. Тэгээ энэ хэрэгт бол Югзүр утгатыг гэрчээр эхэлж байцааж байсан юм байгаа. Энэ бол ерөөсөө Югзүр утгатад зориулж эхнээсээ дэглэсэн жүжиг байсан гэж би хараад байна. Тэгэхээр 29 онд бол энэ Югзүр утгатыг энэ хоороо үгүй энэ гэдэг төлөвлөгөө бол ерөөсөө гарцсан байсан гэдэг түрүү хэллээ шүү дээ. Тэгэхээр энэ зориулсан үнэмшилтэй жүжиг хэрэгтэй байсан байна. Хэдийгээр Улаанбаатарт авчирсан шууд бариад буудчих бас болохгүй байсан байх л да. Мэдээж хэрэг бас хууль эрх зүйн хэмжээ үндэс хэрэгтэй байсан байна. Югзүр утгат энэ Улаанбаатарт ирснийхээ дараа өөрийнхөө шавнарт загтлагдсан. Энэ загтлын өмнө дотоодыг хамгаалах газараа замаас нь одоо олж авч авсан байгаа. За энэ юуг харуулж яах гэвэл Югзүр утгатыг бол бас их одоо хатуу хяналт тавьж ийсэн, ерөнхийдөө хараандаа оруулсан байсан гэдгийг харуулж байна.
Шугуурл бол 1930 оны 9 сарын 15-нд эхлээд 29 хүртэл ерөөдөө бас хагасаар үргэлжилсэн. Тэгээ ингээ бурууттай эгзэр өдөртөө үед бол худагт одоо номыг мөрхөж өсөн төрийн албан шийсэн хүн учраас хүн байсан болохоор энэ янз бүрийн одоо гүтгэлэг говьл мушгилт ийм хар юмд ерөөсөө тэрдлийн бол ойлголт байгаагүй. Ерөөдөө тэр талаас үзэх юм бол гинэн хүн байж л дээ. Тэгэхээр янз бүрийн ом ихэнд нь ороод одоо тийм хууль зүйнээс авах юм бол хэрэгт орчиход байдал тэдний ом ихэнд орсон байдаг. Бүгд найрамд Монгол Ард улсын ерөнхий шүүх таслах газрын өргөдгсөн хурдын 1930 оны 9-р сарын 29-ны өдрийн тогтоолоор Егүзэр хэмээх галсан даш, түшмэл, тайж, эргдэн давг, гом бидшин, чадравал нарын 7 хүнийг бүгд найрамд Монгол Ард улсын шүүх цаазын бичгийн 25, 42 дугаар зөөлүүдэд заасан гэмтэргийг үйлдсэн хэмээн үзэж, цаазаар аваачиж буудан алах ял ноогдуулан, цаазын ял оноос нь Монголын нийт лам нар сүм хийдийг устган арилгахын дохио байсан төдийгүй улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхлэл байжээ. оны 3 дугаар сарын 22-нд Егүзэр хутагтын шав тухайн үед гандан хэдэд шавлан сууж байсан 80 настан өвгөн лам Ярин Плэс Монгол Ардын хувьсгал намын төв орооны улс төрийн төвчөөний цагаатгалын комист хэлмэгдсэн багш Егүзэр хутагт галсан дашийг нэхэн цагаатгаж сүсгтэн шав нарын сэтгэл санааг амраахыг хүсч өргөдөд гаргасны дагуу бүгд найрамд Монгол Ард улсын дээд шүүх 1990 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Эргдэн давг нарын хэргийг хэлэлцээд тус шүүхийн 4 тоо тогтоолоор Егүзэр хутагт галсан даш нарын бусад 34 хүнд оногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгож нэр төрийн сэргээн цагаатгсан байна. Эх болсон байгаль дэлхий гэдэг чинь бидний ариун шүтээ юм шүү. Үүний төлөө нэг ч гэсэн буянтай үлс бүтээж бай. Егүзэр хутагт хатгин жамсарж явын галсан даш.